То баяжглаад. Юу байд юм. Аюун guys, өнөөдрийн бичлэгээр би Дубайчлаар хийх гэж. Миний хамгийн анхны нөгөө бичлэг байхгүй юу? За одоо олон юм уншаад бичлэг рүүгээ орцгоё. Одоо бүгд TikTok айлуулгын энэ арай бага багш юм байна. Би энэ одоо нэмчээ. За одоо бүгдээ TikTok айлуулгыг дүүрч хийлээ. За хий. Усаа авъя. За усаа заахад хооронд хэдүүлээ катайфига хий 180 г хүрэл 3 халбаг эрдэнэ шний хүрэл энэ юу болсон нөгөө нэг халбаг тос энэ болсон дөө ингээд хийч ус за одоо ингээд усаа их Осман болчихлоо одоо TikTok айлуулъя. Ваа. За нэг иймэрхүү болж нэг иймэрхүү. Айлбаа гүшөө тод. Хас юм яа. Одоо энэ хав цагаан TikTok хайлж байгаа хооронд нөгөө амар гоё ширхэн болсон катайфига шүүнэ. Good job. Өртөн энэ катайфи маань одоо бэлэн болцоо TikTok одоо хэвэндээ цахна. Жигдхэн бүрхээд хөргөсөндөө үлдчихье. Ямар юм бэ нөө? Яагаад яасан? Агатайгаа өрөвчүүлнэ. За ингээд манай ах маань энэ чаваа. Яа манай ах маань ийм өндөр. Oh my god. Яавал та. Ишглэж багтаа. Хоёул юу ч гэсэн бороо хийчихсэн. Ашиглаад байдаг байлаа чи. За зүгээр дугсан зугаал таалан сорьрч зөө. Subscribe гол танай гэрд дотор жаар шүү. То баяжглаад. За яг энэ ингээд голоор нь дагуулад өсчих шүү. За одоо ингээд хайруулын 5 бэлэн болсон одоо плейтээ хасаа. Тэгээд нөгөө маслаа бүрхээд тэгээд одоо энийг ингээд маш чөтгөн цоолоод бүрхэнээд ингээд катайфинанд бэлэн болоод тэгээ хуурна. Би танаас сони имэлгүй. Имээс энэ хайруулын 5-ыг урамчиж ясан хайруулын 5 гэхгүй юу? Тэгээд одоо энд ингээд хуурна. Тэгээд дупачглаад хийвэл ингээд катайфигээ ямар анзаараарай за наашра одоо юм эрдэнэшний гурил тэгээд бас энгийн гурил бас авах хэрэгтэй бас ийм өгч юм. Тэгээд бас бүр тухсаа ийм чиглаад энийг нь бас аавна. Манай энэ ага энэ катайфиг нь бүр тухал туслаад ингээд шалсан яра нэг иймэрхүү бэндо ингээл за guys чиглаад маань иймэрхүү боллоо доо. Guys энэ бүр аим катайфигээ одоо ингээд шаргал болтол ингээд хуурна. Энэ үсээ тахаан би тохой. Юу вэ наа? Guys, энэ хуураа болохгүй юм шүү. Катайфи маань хуураад нэг иймэрхүү боллоо. Чихэл юм шиг үгүй баас шиг юм шиг болсон. Мэдгүй юм. Ингээд дивсчлээ одоо энийг нь шахан дэгэн үрхэд хөлтөг чинь тэгэл бил бол. За гайс хийцгээе. За нэг юм хөл болсон.
За 10 минут ч юм уу 30 минут ч юм уу гүлээ. 30 минутын дараа уулзах гэсэн иймэрхүү л болж юм дөө. За одоо задлахаас Тэглээд мөн байна. Oh my god! Амтны өмнө хад байна. За ингээс ямар амар гоё амттай юм байна. Тэгээ тийж үзээрэй. Тэгээ жоохон хатуу юм байна. Шүд муутай хөлтөө жоохон хатуу юм байна дөө. Туршиж үзээр хамгийн ингээд лайтик хэсэг нь катай фин нөгөө ингээд хуурах хэсэг нь амар лайтай юм байна. За ингээд өнөөдрийн бичлэг ингээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр оролцоод түр бай лайк subscribe дараарай. Subscribe дарахгүй бол хаалгаж өгч. Нобожигтэй ингээд байгаад гоё ингээд эдгээр санагдсан шүү дээ. Тэгвэл гар юм бол ийм амар болсон. За аймаггүй амттай байна. Хэд маргааш би сургууль болохоор наад зөвхөн агийн мата авдаг нөө чиний зүрх чамраа.